Сайн байцгаана уу та бүхний өдрийн мэндийг хүргэе. Ээлж нэгэн хичээлээр уулзахад дата байна. Өнөөдрийн сэдэв бол мэдээллийн аюулгүй байдал намайг анх хоёр гэдэг санхүүгийн цэгийн сургуулийн Entrepreneurship Institute-ийн багш. Агуулга дараах байдлаар явах болно. Мэдээллийн аюулгүй байдал түүний тоохгүй өнгөрч болохгүй талаар эрсдэл болон авч болох түгээмэл арга хэмжээ. Хөвгүн тулгарч болох эрсдэл, байгууллагад тулгарч болох эрсдэл юу байдг юм бэ гэсэн ийм агуулгын хүрээнд өнөөдрийн хичээл маань үргэлжлэх болно. Тэгэхээр дараах статистикийг хэдүүлээ үз сонирхцгаая. Захин мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 2017 оноос хойш огцом өссөн байна. Ялангуяа 2020 болон 2022 онуудад уг гэмт хэргийн гаралт дунджаар 40-с 60 тохиолдол сар болгон юм бүртгэгддэг болтлоо өссөнийг та бүхэн дараах графикаас харж болно. 2022 оны 11 сар, 2024 оны 11 сард бол 60-аад гэмт хэрэг нэг сарда бүртгэгдсэн байгааг харж болно. Тэгэхээр эдгээр гэмт хэрэгүүд нь хувь хүний болоод байгууллагын мэдээллийн аюулгүй байдал хангалттай түвшинд хангагдаагүй улмаас гарч байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй баха. Тэгэхээр та бүхэнд дараах жишээнүүдийг бэлтлээ. Тэгэхээр эдгээр жишээ бол тухайн хүний болон байгууллагын мэдээллийн аюулгүй байдалд маш өндөр ноцтой эрсдэл бий болгодог зүйлсүүдийн нэг байгаа. Тэгэхээр нэгдүгээр жишээн дээр та бүхэнд дараах юм нууц үгүүдийг гаргаж харуулсан байна. Тэгэхээр эдгээр нууц үгээр та аль нэг системийнхээ нууц үгийг тавьсан бол яаралтай солиорой. Тэгэхээр ABC 1-6, password 1 2 3, 1-8, 1-9 одоо дараалсан тоонууд, за дараалсан keyboard-н дээр дараалсан үсгнүүд, за нэг ижил тоонууд, зөвхөн текст орсон, зөвхөн тоонууд орсон гэх мэтчлэн. За дээрээс нь нэмээд таны төрсөн өдөр, таны дотны хүний төрсөн өдөр, ойн баяр. Эдгээр нууц үгүүдийг олж авснаар таны онц чухал нууцлалын мэдээлэл хадгалсан, нууц мэдээллүүд хадгалсан платформудад, системүүдэд, гэмт этгээдүүд хяналт олж авах ийм эрсдлийг үүсгэж байгаамаа. Жишээ 2. Хүн болгон өөрийн гэсэн ийм имэйл аккаунттай. За төрөл бүрийн имэйлүүд ирдэг. Зар сурчлагын шин чанартай. За банкнаас гүйлгээ баталгаажуулсан имэйл, гүйлгээний хуулгыг тухайн нэг гүйлгээний хуулгыг илгээсэн имэйл. За тухайн нэг системүүдэд бүртгэж өөрийгөө бүртгүүлж орсон тохиолдолд тэрийг баталгаажуулах эсвэл одоо зар сурчлагын чанартай ч гэдэг юм маш олон имэйлүүд бидэрт ирдэг бас. Тэгэхээр дараах жишээн дээр бол нэг банкнаас ирсэн одоо хуурамч имэйлийн жишээг харуулсан байна. Тэгэхээр энэ дээр таны бүртгэлд анхаарал хандуулах юм шаардлагатай байна. Таны бүртгэл одоо өөр танигдаагүй одоо хандлт илэрснээс болж одоо блоклогдсон байна гэдэг имэйл одоо XXX банк цэгийн гэсэн ийм домейнээс ирлээ гэсэн. Тэрүүлбэл энэ нэгдүгээрт эндээс харах зүйл нь юу гэхээр TDB банк, Хаан банк, М банк, Хас банк ч гэдэг юм уу. Албан ёсны банкны домен биш зүгээр XX гэсэн ийм банкны сайт. Өнгөц харуул андуурч харах болцоотой гэсэн. Тэгэхээр банкнаас ирсэн мэдээлэл биш үү? Тэгвэл энэ баталгаатай имэйл байна штэ гэж андуурч харах боломжтой гэсэн. Тэгэхээр ингэснээр та бүхэн залт этгээдүүд, гэмт этгээдүүдэд тийм өөрийнхөө мэдээллийг эрсдэлд оруулах боломжийг олгож байгаа гэсэн. За уг имэйлд таны авах шаардлагатай алхмууд гэдэг таны бүртгэлийг хамгаалахын тулд түр хаасан байна. Гэхдээ бүртгэлээ нээх бүрэн боломжтой. Нээхийг хүсэж байвал доорх холбоос дээр дарж нэвтрэх мэдээлэлээ баталгаажуулна гэж байгаа. Тэгэхээр таны имэйлийг мэдж байгаа тохиолдолд, таны утасны дугаарыг мэдж байгаа тохиолдолд банкны системүүд дээр тодорхой блок тавигддаг гэсэн үг тийм. Тэгэхээр нууц үгээр 5 удаа буруу хийсэн тохиолдолд таны нэвтрэх нууц үг блоклогдчих юм уу тийм. За тэр үед нь уг имэйл ирэх ч гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар эрсдэл үүсгдэг гэсэн. За энэ нь зөвхөн одоо банкн дээр гэлтгүүгээр Facebook дээр, Instagram дээр, одоо TikTok дээр, сошиал платформуд дээр мөн ижил төрлийн имэйлүүд ирж таны төрөлдүүлэх ийм эрсдэл үүсдэг. Тэгэхээр энэ линкэн дээр дарахад юу болох вэ гэдэг зүйл байгаа тийм. Тэгэхээр линкэн дээр дарлаа таны компьютер дээр хортой код эсвэл вирус татагдаж орж ирдэг гэсэн. Тэгэхээр энэ вирус нь таны компьютер дээр суугаад таны мэдээллийг мэдэгдэхгүйгээр одоо тухайн гэмт этгээд рүү дамжуулж идэг ч юм уу. Иймэрхүү эрсдэл нэгдүгээр одоо хоёрдугаарт гардаг. Дараагийн жишээ. Таны компьютерийн пасс хэдвэ? Нууц үг нь юу вэ гэд таны эргэн тойрны эсвэл одоо хамт ажилладаг хүн асууж магад. Тэгэхээр энэ тохиолдолд та өөрийнхөө мэдээллийн аюулгүй байдлыг бол
эрсдэлд оруулж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр компьютерийнхөө пассыг одоо шеэрлснээр таны компьютер дээр хадгалагдсан нууц өгөөд рүү хандах бүрэн боломжийг та тухайн хүнд нээж өгч байгаа гэсэн. За зөвхөн тухайн хүн маань өөрийн таны итгэдэг хүн байж болно. Гэтэл хажууд сонсож байгаа эсвэл одоо ороод гарч байгаа зочинч гэдэг юм уу те. Эргэн тойронд байгаа харилцагч төрөл бүрийн хүмүүс таны нууц үгийг сонсох боломжтой болчихж байна гэсэн. Тэгэхээр энэ нууц үгийг олж мэдснээр таны браузер дээр буюу одоо Chrome, Microsoft Edge, Mozilla Firefox ямар браузер ашиглаж байгаас үл хамаарна. Таны браузер дээр хадгалагдсан бүх пассвордыг таны компьютерийн пассвордыг мэдснээр одоо нээж харах боломжийг гаргацдаг гэсэн. За тэгэхээр ийм эрсдлүүд байдаг юм байна. Тэгэхээр энэ бол зүгээр л одоо наад захын жишээ. Энээс өөр маш олон ийм эрсдлүүд үүссэн байдаг. Тэгэхээр энэ эрсдлүүд ямар одоо үр дагавар авчирдаг вэ гэхээр таны мэдээлэл алдагдана, таны байгууллагын нэр хүнд унана, ямар нэг байдлаар санхүүгийн хохирол учрна гэдэг үр дагаврыг нь тоочод баршгүй. Тэгэхээр эрсдэл болон авч болох түгээмэл арга хэмжээ гэсэн энэ хэсэг рүү хэдүүлээ орцгоё. Тэгэхээр энд бид нар одоо хоёр хэсэг болгож хуваасан байна. Тэгэхээр нэгдүгээрт хувь хүн тулгарч болох эрсдэл юу юм бэ гэдэг. Тэгэхээр хамгийн ихний эрсдэл бол ерөөсөө л нууц үгээ алдснаар эхэлдэг гэсэн. Facebook, Messenger, Instagram болон Gmail, Yahoo, Outlook тийм имэйлийнхээ нууц үгийг алдах. Тэгэхээр энэ тохиолдолд нэг эрсдэл үүсгэнэ. За дараагийнх нь залилангийн схемүүдэд өртөх. Тэр залилангийн схемүүд нь илүү адармаатай, илүү танд итгэл төрүүлэхүйц байдлаар ирдгээ гэсэн. Тэгэхээр жишээ 2 доор харуулсан энэ имэйл байдлаар ч юм уу тийм ингээд өнгөц харахад яг л одоо банкнаас ирсэн имэйл юм шиг. Ингүүц харахад зүгээр л Facebook-ээс явуулсан мэйл юм шиг харагдаж болох боловч линкэн дээр дараал орох юм бол таны компьютер дээр вирус татагддаг ч гэдэг юм. За хоёрдугаарт нь хувийн мэдээлэл алдах. Тэгэхээр хувийн мэдээлэл алдах гэдэг маань цаашлаад зөвхөн хувийн мэдээлэлээс гадна та бүхэн байгууллагынхаа мэдээллийг одоо залт итгэ гэмт итгээд алдах ийм эрсдлийг үүсгэж идэг. За өөрийн компьютер ухаалаг төхөөрөмжүүдийн хяналтыг алдах буюу дээр нь байгаа файлуудыг цоожлуулах тийм. За нэвтэрч болохгүй болох гэх мэтчлэн ийм эрсдлүүд бол тулгардаг. Тэгэхээр энэ эрсдлүүдээс яг яаж сэргийлвэл зохистой юм бэ гэдэг ийм түгээмэл арга хэмжээнүүдийг та бүхэнд одоо харуулъя. Тэр хөхөн өөрийн мэдээлэл айлгүй байдлыг хангах бүрэн боломжтой. Ерөөсөө л дараах зөвлөмжүүдийг дагчхад ер нь хэр баргийн одоо залт итгээдүүд, гэмт итгээдүүд таны одоо бүртгэл рүү хандах боломжгүй болно гэсэн. За нэгдүгürt маш хүчтэй пассворд, strong password хийх хэрэгтэй. Тэгэхээр энэ нь өөрөлдвөл тоо, үсэг, тэмдэгт, том жижиг үсэг, тусгай тэмдэгттэй. Одоо бараг л нөгөө ноо хурганы ярьсан компьютер туурай орох нь одоо холгүй гэх мэтчлэн ийм пассворд хийх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр яг хав эндээс нэг асуудал гарч ирэх нь юу гэх нь нууц үгээ мартчихдаг гэдэг ийм асуудал гарч ирнэ. Тэгэхээр аль болох өөрийн хувийн мэдээлэлтэйгээ энэ нууц үгээ холбохгүй байх хэрэгтэй. Дотны хүний болон өөрийн төрсөн өдөрч гэдэг юм уу те. За ойн баярын тэмдэглэлт өдрөөдөж гэдэг юм. Иймэрхүү байдлаар хувийн мэдээлэл оруулах юм бол дараа нь яадаг вэ гэхээр тухайн хүн таны Facebook эсвэл Instagram story-г харж байгаа ч юм уу өнөөдөр төрсөн юм биш үү? 2025 одоо 1980 оны 3 сарын 2-нд төрсөн юм биш үү? Өнөөдөр төрсөн өдөр юм биш үү гэдэг юм. Ингээд хувийн мэдээллүүдийг чинь аль нэг хүүсрүүдээс олж авах боломжтой болчихдог гэсэн. Тэгэхээр энэ пассвордыг хийж үздэг тийм. Тэгээ хийгээ та төрсөн өдрөөр нууц үгүй хийсэн байх юм бол ингээд өөрийнхөө бүртгэлийг одоо өөрийнхөө системийн хандлтыг ингээд эрхийг алдах ийм эрсдэлтэй тулчлаа гэсэн. Тэгэхээр заавал ийм strong password хийх ёстой шүү гэж. За утсаар болон имэйлээр ирж буй нэг удаагийн нууц үгүүдийг өөр бусад хүнтэй хуваалцах ерөөс ёсгүй шүү. Хуваалцахаас зайлсхийгээрэй. Энэ нэг удаагийн нууц үг зөвхөн таныг гэж тухайн систем баталгаажуулж байгаа учраас зөвхөн таал нэвтрэхтэй ашиглах хэрэгтэй гэсэн. Өөр хүн лөө шеэрлэх юм бол таны нууц үгийг одоо reset хийгээд таны систем рүү нэвтрэх эрсдлийг та үүсгэнэ гэсэн. С ิจ гтэй сайтууд руу хандхаас зайлсхийх хэрэгтэй. За с ิจ гтэй сайтууд ямар нэг байдлаар баннер, хүнд итгэл төрүүлэхөөс янз бүрийн контентууд дээр байдаг. Тэгэхээр тэр контентын арттал нь юу байдг вэ гэхээр ямар нэгэн линк байждаг. Тэр линкэн дээр дарахад танд вирус татагдах, хортой код татаж компьютерыг чинь хордуулах, инфект хийх гэсэн ийм эрсдлүүд бол гарч ирдэг. Тэгэхээр с ิจ гтэй сайтууд руу аль болох хандхаас зайлсхийх хэрэгтэй. Аль биесний мэдээлэл аль биесний сайтууд руу хандаарай гэсэн. За өөрт ирж буй мессеж, мэйлүүдэд анхааралтай болгоомжтой хардах гэж байгаа. Тэгэхээр энэ доор тавьсан линк
ямар ч байсан аюулгүй гэдгийг та бүхэнд баталгаажуулж хэлье. Тэгэхээр энэ линк яадаг вэ гэхээр virustotal.com буюу одоо ийм мэдээллийн хамгаалтын ийм платформ хөгжүүлдэг ийм сайт гэсэн. Тэгэхээр энэ дээр URL home URL гэдэг энэ линкээр дараад орохоор яадаг вэ гэхээр линк шалгадаг. Энэ линк нь одоо аюултай линк байна уу, ямар нэг байдлаар юм вирустэй линк байна уу гэдгийг тань шалгаад өгчдөг гэсэн. Тэгэхээр имэйл орж ирээд энэ имэйл нь жоохон с сэжигтэй байна. Энд нэг линк байна. Дарахаас өмнө шалгачих юм бол зөвхөн линкийг копидж аваад дарахгүй гэсэн үг шүү дээ. Зөвхөн линкийг копидж аваад энэ сайтн дээр ирийг шалгачих юм бол яг аюулгүй линк байна. Ямар нэг байдлаар хортой код байхгүй байна гэдгийг танд бас баталгаажуулж өгөх юм боломжийг үүсгэж байгаа гэсэн. За банк санхүүгийн байгууллагууд за ер нь ямар ч систем хөгжүүлж байгаа байгууллагууд хизээч таны нууц үгийг асуудаггүй. Тэгэхээр таны нууц үгийг асуугаад чатбот ороод ирдэг ч юм уу эсвэл имэйл мессеж ороод ирэх юм бол дахин нэг нягтлж үзээрэй. Ятгах тусам нягтал гэж байгаа тийм. Албан ёсны их сурвалж болон холбоо барих контакт юм шугамуудыг ашиглах хэрэгтэй. Тэгэхээр тухайн компанийхаа яг албан ёсны вебсайтн дээр байгаа дугаарууд, имэйлүүд рүү илүү баталгаатай их сурвалж гэж холбогдох хэрэгтэй гэсэн. За хамгийн сүүлийнх нь зөвлөмж нь two factor authentication буюу одоо олон давхар баталгаажуулалтын системийг идэвхжүүлэх хэрэгтэй. Энэ яадаг вэ гэхээр та нэгдүгээрт нууц үг бий. Нууц үг хийснийхээ дараагаар зөвхөн тухайн нэг систем програмуудаас гарч ирэх дахин нэг одоо нэг удаагийн нууц үгийг хийснээр таны нэвтрэлтийг окей анх хоёр нэвтэрж байна гэж баталгаажуулах ийм аюулгүй байдлын давхарга байгаа тийм. Тэгэхээр энэ функцийг аль систем дээр идэвхжүүлэх хэрэгтэй. Ялангуяа байгууллагынхаа пэйж дээр, өөрийнхөө Facebook аккаунтн дээр, өөрийнхөө банкн дээр, эсвэл одоо Microsoft, Google-ийн аккаунтн дээр ч гэдэг юм уу. Бүгдэн дээр идэвхжүүлэх хэрэгтэй. Тэгээд таны гар утас байхад тохиолдолд нэг удаагийнхаа кодыг аваад дэвтэрээд орчих боломжтой. За сүүлийн үед Microsoft-ийн аккаунтууд заавал одоо пассворд нэхэхгүй ч нэвтрэх юм боломжтой болчихсон гэсэн. Тэгэхээр таны гар утас байхад та нэвтэрнэ. Та гар утасаа бол харин олон оронтой кодоор эсвэл одоо хурууны хий буюу biometric юм нууцлалаараа хамгаалчихсан байдаг учраас илүү найдвартай гэсэн. Тэгэхээр одоо гэмтгээ таны утсыг авсан ч гэсэндээ таны нууц үг байхгүй, хурууны хий байхгүй учраас нэвтрэх боломжгүй байх юм одоо аюулгүй байдлын хамгаалтын давхар үүсгэдэг гэсэн. За дараагийн хэсэгтээ шилжүүлэх хэдүүлээ. Байгууллагад тулгарч болох эрсдэл. Тэгэхээр нэгдүгээр ямар эрсдэл байх вэ гэхээр байгууллагын нууц. Байгууллагын нууцыг хөндлөнгийн этгээс даалцснаас таны компани өрсөлдөх чадвар буурна. Бүр цаашлаад хуулийн хариуцлага хүлээх юм эрсдэл бий болно. Систем доголдох. Таны систем доголдох үед таны харилцагч нар танд итгэхгүй болох тийм цаашлаад санхүүгийн хохирол учрах юм эрсдлүүд гарч ирнэ. За дотоод сүлжээ, компани серверүүд халдлагад өртөх, мэдээлэл устгах, за санаатай болон санамсаргүй байдлаар өөрчлөгдөх гэдэг ийм эрсдэл байна. Тэгэхээр энэ тохиолдолд танай компанид заавал мэдээлэл устгахгүйгээр зүгээр орж ирээд нэг чухал мэдээллийг өөрчилсөн ч байж магадгүй. Тэгэхээр энэ тохиолдолд маш том эрсдэл гарч ирнэ. За дараагийнх нь эрсдэл нь юу гэхээр компани нэр хүнд унах, итгэлцэл буурах, олон нийтэд сөрөг мэдээлэл түүх гэсэн ийм эрсдлүүд байна. Тэгэхээр энэ дэр хамгийн ойрын жишээ гэх юм бол одоо интернет эмнэлгийн кейс байна. Тэгэхээр интернет эмнэлгээс албан ёсны мэдээлэл гараад манайх халдлагад өртсөн. Гэхдээ яг хэрэглэгчдийн мэдээллийг одоо алдаагүй байх магадaltaй шүү гэсэн ийм албан ёсны мэдээлэл гаргасан байсан. Гэхдээ мэдээж тодорхой хэмжээний халдлагад өртсөн гэдгийг бол бид нар мэдсэн тийм үү. Тэгэхээр энэ бол өөрөө компани нэр хүнд унах, итгэлцэл буурах бас нэг үндэс болно гэсэн үг. Байгууллагын мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ гэж. Тэгэхээр мэдээллийн аюулгүй байдлын бодлого журмыг нэгдүгээрт батлан мөрдөх шаардлагатай. Тэгэхээр та бүхэн гайхчихж магадгүй энэ журмуудыг яаж хийх вэ? Бэлэн темплейт байдгүй гэдэг тийм. Тэгэхээр Монгол улсад бол мэдээллийн аюулгүй байдлын журмууд болон бодлогууд компаниуд одоо өөрийн вебсайтн дээр ил тод байдлаар юм тавьсан байдаг. Тэгэхээр тэдгээр журмуудыг уншиж судлаад доторх байгаа юм контент агуулгуудыг нь та бүхэн өөрсдийнхөө бодлого журмыг хийхэд жишээ авч болно гэсэн. Мэдээж одоо хуулбарлан гэсэн үг бол тэр маань биш те. Тэгэхээр өөр олон төрлийн олон байгууллагуудын мэдээллийн аюулгүй байдлын одоо дүрм журмуудыг судалснаар өөрийнхөө бизнест таарсан өөрсдийнхөө бизнест ингээд тохирсон өөрсдийнхөө журмыг хөгжүүлэх боломжтой болно гэсэн. За мэдээж журмаа баталсан болвол мөрдөх шаардлагатай бүх ажилтан албан хаагчдаа
сургалт байдлаар тухайн журмаа танилцуулах хэрэгтэй. За байгууллагын бүх түвшний ажилтнуудад мэдээллийн аюулгүй байдлын талаар сургалт зөвлөгөө мэдээллийг тогтмол хүргэх. Тэгэхээр өөрөлдвөл хувь хүнийхээ мэдээллийн аюулгүй байдлыг хангаарай. Ингэснээр манай байгууллага бас эрсдлээс ангид байх боломж үүсэж байгаа юм шүү гэдгийг та бүхэн бүх ажилтнуудаа түгээж мэдлэг мэдээллээр хангах шаардлагатай гэсэн. Нууц үг нь таахад төвхтэй ямар нэгэн хувийн мэдээлэлтэй холбоогүй өсөг тоо том жижиг өсөг тусгай тэмдэгт холилдсон байх гэдэг. За энэ бол хувь хүний хэсэг дээр бас гарсан. Байгууллагынхаа систем рүү хандах эрхийг ч гэсэн мөн адил илүү тийм нарийн төвхтэй пассворд хийснээр хамгаалж байна гэсэн. За компьютер ашиглахгүй үедээ заавал төвжих ёстой. Тэгэхээр төвжихдээ бид нар Windows товчоод харж байгаа, Dell товчоод хардаг тийм. Windows-ийн компьютер дээр бол. Тэгэхээр компьютер заавал лог хийх буюу пассвордаараа төвжих шаардлагатай. Нээлттэй байх юм бол хэн нэгэн таны компьютер дээр суугаад байгууллагын нууц мэдээлэл, таны хувийн мэдээлэл рүү хандах эрсдлийг үүсгэж ядгаа гэсэн. Тэгэхээр дүгнэлт хэсэг рүүгээ бүгдээр орцгоё. Мэдээллийн аюулгүй байдлыг анхаарахгүй байхвал хувь хүн болон байгууллагад бол маш том эрсдлийг үүсгэдэг. Тэгэхээр энэ хичээл дээр бид нар үздсэн эрсдлүүд маань зөвхөн наад захын эрсдлүүд, хамгийн түгээмэл гардаг хамгийн энгийн эрсдлүүд гэдгийг та бүхэн ойлгоорой. Мөн цаашлаад ямар мэдээлэл өөрчлөгдөж, ямар мэдээлэл устснаас болж, ямар хариуцлага дундахыг бол хэлж таашгүй. Тэгэхээр аюулгүй байдлаа анхаарахгүй орхиж болохгүй. Авчуулах түгээмэл арга хэмжээг хэрэгжүүлэх өөрсдийн бодлого журмуудыг гаргаж дагаж мөрдөх зайлшгүй шаардлагатай. Тэгэхээр энэ дээр бид нар ямар зарчим, ямар бенчмарк барьвал мэдээллийн аюулгүй байдлыг хангах вэ? Эдгээр дурдсан эрсдлүүдээс сэргийлж болох гэдэг журам протоколуудыг гаргаснараа байгууллагын бас нэг хамгаалтын давхар болох юм шүү. Компани болоод хувь хүний эрсдлийг үнэлж авчуулах хариу арга хэмжээг тодорхойлох хэрэгтэй. За мөн мэдээллийн аюулгүй байдлын талаарх мэдлэг мэдээлэлтэй байж ажилчид болон за дээрээс нь өөрийгөө байнга сургах шаардлагатай. Тэгэхээр мэдээллийн аюулгүй байдлын хувьд хамгийн том эрсдэл бол байгууллагын хувьд хамгийн том эрсдэл бол хувь хүмүүс өөрсдөө байдаг. Тэгэхээр хувь хүмүүс өөрсдийнхөө аюулгүй байдлыг хамгаалснаар давхар байгууллагынхаа нууц мэдээлэл, худалдааны тэмдэгт, за нууц бүтээгдэхүүнийхээ орц найрлагч гэдэг юм энэ захим хэлбэрийн маш чухал мэдээллүүдийг хангах боломжтой болох юм шүү гэдгийг та бүхэнд дахин хэлмээр байна. Тэгэхээр энэ удаагийнхаа хичээлээр бид нар мэдээллийн аюулгүй байдлын талаар маш энгийн байдлаар эрсдэл болон авах арга хэмжээнүүдтэй танилцлаа. За мэдээж энэгээр дуусгүй та бүхэн үргэлжлүүлж судлаарай. Үргэлжлүүлж ямар эрсдлүүд байдаг, ямар халдлагууд байдаг талаар өөрийнхөө мэдлэг мэддэхүүнийг зузаатгах зайлшгүй шаардлагатай шүү гэдгийг хичээлийн төгсгөлд хэлмээр байна. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.